хөтөлбөр маань үргэлжлэх хүрсээр байна. Ингээд дараагийн болон маань шинжлэх ухааны туршилтын болон байгаа. Тэгэхээр өнөө өглөөх хөтөлбөр маань даваа гараг болгонд 10 жилийн бяцхан сурагчтай хамтран шинжлэх ухааны туршилтуудаас хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр студид маань 5 болон 9 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж шингэний нэгт болон соронзон харилцан үйлчлэлийн талаар сонирхолтой туршилтыг бөм очир хөтлөгчтэй хамтран хүргэсэн. Тэгэхээр энэ туршилтаа хүргье. Нэвтрүүлэг маань та бүхэнд хүүхдүүдийн физикийн туршилтаар үргэлжлүүлэн хүрч байна. Даваа гараг болгон бид сургуулийн сурагчдыг урьж авчирдаг байгаа. Та бүхэн бараг мэддэг болсон байхаа. Тэгээд энэ хэсэг дээр юу хийдэг вэ гэхээр хүүхдүүд маань хичээл дээр сурсан зүйлээ үзэгч та бүхэнд харуулдаг. Энэ удаад бид 5 дугаар ангийн 2 сурагчийг авчирсан байгаа. Батмагна хонгорзул хоёртой одоо та бүхнийгээ танилцуулъя. Өглөөний мэндийг хүүхдүүд ээ. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Унтаж чадсан уу? Чадсан. Тийм үү. За Батмагна сайхан амарсан уу мэдээ? Сайхан амарсан. За маргааш өглөө нэвтрүүлгээр туршилт хийн гэж яах нойр муутай байсан уу гайгүй юу? Гайгүй. Ямар туршилт хийх вэ гэх юм бэ? Шингэний нягт гэдэг туршилт хийн. Шингэний нягтаа. За хонгорзол ямар туршилт хийх вэ? Би ихэд соронзон харилцан үйлчлэл гэдэг туршилт хийн. Соронзон харилцан үйлчлэл. За Батмагнаас хийх үү? Шингэний нягт гэсэн тийм ээ. Тэр чинь яг ямар туршилт юм бэ? За энэ хоёр шингэний аль нь илүү их нягттай, аль нь илүү бага нягттай гэж болох гэж байгаа. Ер нь аль нь илүү их нягттай энэ хоёроос? Ус нь. Ус нь илүү нягттай юм. Тус нь нягт багтай гэсэн үг. Нягт. Тэрийг яаж мэдэх вэ? За одоо би харуулъя. Харах уу? За. Эхлээд үтгэс сахунлаа за. Одоо үзэж та бүхэн аль нь илүү нягттай болохыг энэ туршилтаар хүлээн авч үзэх болно. Ус их баг хийх хамаагүй юу? Хамаагүй адилхан л гэж. Адилхан хэмжээтэй хийх юм уу те? Зэн 200 мг төрсөн байц. 200 мг байна. За тэгээд ихлэ энэ шилнээс. За шилнээс авах 200 мг шүү дээ. Энэ ямар хичээл дээр сурсан туршилт үлээ таа? Хүн байгаль. Хүн байгаль гэдэг 5 дугаар ангийн хичээл тийм ээ. Та хэдэн настай вэ? 10. За 10 настай хүүхэд байх нэ үзэгчтэй. За одоо бас 200 мг. Тийм. Тос хин тийм ээ. Хэмжээ нь ондоо байвал өөрчлөлт орох уу? Орж магадгүй. За 200 150 болоо мэдээ. 200 байх хэрэгтэй юу заавал? За дахиад жаахан ич. Болсон. За нягт ихтэн дээрээ гарах уу? Холилдох уу? Одоо юу болох уу? Одоо нягт ихтэй нь бол доор байгаа, нягт багтай нь дээрээ гарах юм тийм. За одоо тэгвэл яг аль нь тосон. За тос хийлээ. Тосын хийж. Тосон дотор яваад байгаа юм шиг байна дөө. Холилдож байгаа юм шиг үгүй юу? Холилдохгүй юу? Холилдохгүй. Холилдохгүй. Ялгарна гэсэн үг үү? Босдосоо юм. Тийм. За чи холилдохгүй гэж чинь үү те? За ингэээс энэ салхит хэрэгтэй үгүй. Зүгээр. За одоо ингээ холилдоод явчлаа л да. Одоо та нэг харахаар тосон дээр гарсан. Одоо ингээ өдөрчид харж ийн харж ах шиг байна. Дээр нь шаргалтаар тосно байгаад юм уу дөө? За доор нь усан тунцсан байна уу? Тийм. Байрлалын эхлээд усаа тосоо хийгээд дараа нь усаа хийвэл яах вэ? Тэгсэн ч ялгаагүй. Ялгаагүй юу? Тэгвэл үзүүлчих үү? Энэ дотроос ч юм уу? Эхлээд нягт багтаагаар нь тосон хийчих үү? Дээр нь усан хийгээд үзэх үү? Бид өнөө жоохон тос хийгээд жоохон ус хийгээд манай үзэгчд үзүүлчихдэг үү? Эхлээд тосоо хийгээд үзүүлээ. За харъя одоо байрлалаас болоод өөрчлөлт магадгүй. Магадгүй явах бас үзэсгэлэнт харуулъя. Заавал 200 г байх албагүй. Тийм 100 л чи. Жохон л чи. За эхлээд тосоо хийлээ. 100 г хийх гэж юм. За бол жижигтэй байна. За одоо усаа хийхэд тосон дээрээ гарах уу доороо гарах уу? За одоо нэг харж үзье дээ. Дээр уг нь усан доороо л гарах хэрэгтэй яг л нэг их. За одоо тос нь хаанаа гарахыг манай үзэгчд харах болно. Ер нь бол нягт багтаа л дээрээ гардаг тийм. Тийм. Хөө. Тэр энэ усан доороо гараад тосон дээрээ гарсан. За энэ өөр хизээ солихдохгүй юу? 100 г бослогод яах юм бэ? Бослогчтой солихдчихгүй юм дээ. Тэгж магадгүй. Бослогод дээрээ л байх юм дөө. Тийм дээр. Манай хоолны болоо орохоор мөнгөд амт нэг юм хийгээ бусдад үзмээр юм бэ. Бас физикийн
Мөнгөгийн хаалны болон бас нэг физикийн туршилтын болон болоод зүгээр юм байна. За баярлалаа бас магнаа. Ястаа мундаг юм байна. За тэгээ өдөрчтэй бас хэлэхэд энд бас яг ингээд бэлдээд аваад ирсэн байж байгаа. Энэ бол юу вэ гэхээр ус тос хоёрыг холцсон байгаа. Тэгэд энэ бас хоосойхны бүтээгдэхүүн байд юм байна. Ингээд сэгсрээд энэ эмэгтэйчүүд маань янз бүрийн юмыг будна, хуруугаараа будчих юу байх вэ? Сормоос, нүүрний будгнууд энэ төр байдаг юм байна. Тэр будгаа ийм тостой уцаар арилгадаг гэж манай эмэгтэйчүүд бас сая хэлж ирсэн. Тэгэхээр бас мэдээж бидний өдөр тутмын амьдралд бас тодорхой хэмжээгээр энэ хэрэглэгцээр байдаг юм байна гэдгийг бас тав хүн үзүүлж байгаа энийг авчлаа. За харин одоо үргэлжлүүлэн хонгорчуудынхаа туршилтыг хүлээн авч үзье гэх үү? Юу хийх вэ хонгорчуудаа? Би соронзон харилцаа үйлчлэл үзүүлнэ. За соронзон харилцаа үйлчлэл. Тэр нь юу вэ? За би эхлээд энэ хадаас хөдөлгөж үзүүлье. Хадаас хөдөлгөж үзүүлнэ. Гараа хөрөхгүйгээр. Гараа хөрөхгүйгээр. Өчигдөр дөрөв соронзон барьсан байгаа юм уу? За тийм ээ. Одоо соронзон байвал ингээд яг харалтаа дөрөн байвал ингэж тэр явсан зүг рүү энэ хадаас хөдлөнө. За. Ингээд доор соронзон. Соронзон юм уу? За. Соронз гэж юу вэ гэвэл төмөр болон чулууны үрцгийг өөртөө татах чадвартай чулуужиг байц байдаг. Тийм үү? За. Нараа. За. Өчнөх хаваасаа олон хадаас татчих чадчихна. За. За. Соронзонд NS гэж хоёр төлөв байдаг. Өмнөд болон хойд төлөв. Нэмэх хас мөн үү? Шүү үү? Арай биш ээ. Тэр зайна. За. За, N нь хойд төлөв, харин S нь өмнөд төлөв байдаг. Энэ дээр бас байгаа юу төлөв? За, би одоо татцал болон төлөвлөж үзүүлье. Энэ төлөв хоёр яг ижилхэн төлөв байгаа. Ижилхэн төлөв? Аха. За, энэ одоо төлөвлөсөн. Ижилхэн төлөв бол төлөх юм байна тий? Аха. Би ингээ гараа хөдлөөгүй байхад өөрөө ингэж хөдлөн. Чи хөдлөхгүй. За, тавшаад. Ой, аргуул юм бэ чи. Ой, чи остоо зугаатай байна. За, одоо айлтуулаад үзэхэд энэ хэсгээр нь алдчих тийм үү? За, тэр хэсгээр яагаад алдчих байгаа вэ? Энэ хоёр нь эсрэг төлөв гэсэн үг. Эсрэг төлөв да. Эсрэг төлөв болохоор эсрэг төлөөрөө болохоор наалтчихдээ. N S хоёр гэсэн үг. Харин энэ хоёр нь 2N эсвэл 2S гэсэн үг. За, миний яагаад хадаас дисус авчирсан нэлээ? За, ингэ дараагийн шилхэн үү? За, одоо энэ дээр S N хоёрыг төвлөрсөн байгаа. За, энэ S дээр би дээрэс нь N-ийг унгаагаад үзье. За наалтчлаа шүү дээ. За, ингэ наалтчлаа. Сөрөг байна гэсэн үг үү тийм ээ? Сөрөг төлөв. Тий, өөр төлөв гэсэн үг. Харин хоёр ижилхэн төлөв унгаагаад үзье. За, сайн харах юм бол гараад байна тий. төлөвлөсөн байна. Дараад ч нэмгүй юу тий? Дараад ч нэмгүй. За. Энийг хүчээр нь ихс гэж болно. Яаж? За, энэ доор нэм соронц байлаа. Жижиг соронц. За, ингэж илүү их төлөвлөж байна. За, тийм байна. Ингээд өлөө хүчтэй байх уу? Харин энэ чи ямар гол юм бэ? Тийм байна. За. Энэ зав соронзны хүч нь нэмэгдэж гэсэн үг юм байна. Хүчтэй ашаар. За, ингээд доороос нь соронц нэмэх тусам хүч нь улам их ихсэн гэсэн үг. Тийм үү? За. Соронзны нөлөөлөл гэдэг нэг туршилт байгаа гэсэн үү? Тийм, соронзны нөлөөлөл. Тэр нь ямар вэ? За, соронз нь өөр татгдсан бэлттэй соронзон хүчийг шууд дэмжүүлдэг. Гэхдээ төр зураг. За, одоо тэгэхээр энийг ингэж энэ соронзон дээрээ сайн үрж өгвөл төр зургийн соронз болно. Тэгэхээр энд нь шингэж чинь гэсэн үг. Нөлөөлөгч чинь гэсэн үг. Ингэж нөлөөлж төр зургийн соронз болно. За. Төр зургийн соронз болж болдог. За, би энэ хайчны дээр үзүүлье. Хайчны дүрмэн дээр үзүүлье. Хайчны дүрмэн дээр. Бүх металлыг ингэж соронзны нөлөөнд орох уу? Аагүй, соронзон шин чанартай, харин соронзон шин чанаргүй гэж хоёр биетэд ангилагддаг. Соронзон татагддаг биетүүдийг соронзон шин чанартай гэж үзнэ. За, тэгвэл энд авчирсан бол соронзон шин чанартай юм байна тийм ээ? Тийм. Харин даав цаас зэрэг нь хичнээн ингэж соронзонд өрсөн ч хизээч соронзон бит болж чадахгүй. Одоо энэ зэс байна. Зэс хизээч соронзон шин чанартай болох боломжгүй. Тийм үү? Учир нь тэр нь
соронзон шин чанар байхгүй гэсэн. Хичнээн энд өрсөн ч гэсэн хизээж соронзон шин чанартай Би чи соронзон шин чанар үү гэж мэдээгүй юм. жинхэнэ зэс хизээж соронзон шин чанартай байхгүй. За энэ хайчны төвөр төр зургийн саран залсан байна. Энэ соронзын нөлөөлөл гэдэг зүйл тийм үү? Тийм. Энэ гараараа үрээд энэ төрлийн өнгөшүүл арилжих нөлөөлөл нь. Тийм. Аяанда соронзон хүчин арилдаг. Аяанда соронзон хүчин арилжих уу? Энэ хараасаа арилдаагүй тий одоохондоо. За одоохондоо хараа хайрлаагүй. За Хүчин илүү их багасаар л яасан. за хонгор зүйл бат магны хэлдэг байл. Бат магны маань басны туршилт хийж үзүүлэх байгаа. Гэхдээ нэвтрүүлгийн дараагийн хэсэгт үзүүлье гэж бодож байна. Агаарын юу вэ? Найрлага тий. За тэгэхээр агаарын найрлагыг одоо үндсэндээ та бүхэн харж байна. Энэ 3 лаа асааж байгаа. Ой, тэрийг нэвтрүүлгийн дараагийн хэсэг дээр үзүүлэх үү бат магна.